Монгол орны газар зүйн нөхцөл хувь тунтас салхи температур зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалаад Монгол орны нутаг säсрийг ус мелиорацийн 5 мужид хуваасан байдаг. Тухайн услтын систем нь аль мужид байгаагаас хамаарат услтын норм, услгааны гормыг тохируулан явуулдаг. За эдгээр төслийн хүрээнд байгаа хэрэгжиж байгаа 10 услтын системийн байршлыг мужид болгон харуулсан байна. 5 дугаар мужид орших Ховд аймгийн Алтай сумын Боми амын услтын системийн услгааны норм, услтын гормыг тухайн хүслэгтэнд үзүүлж байна. За Эрдэнэ шишид дээр жишээ авахад за услтын норм 3200-аас 3600 м3 гаар ургалтын хугацаанд услах ёстой. За ингэхдээ 5 дугаар сарын 5-наас 7 дугаар сарын 25-ны хооронд нийтдээ 8-9 удаа таслаж услах шаардлагатай байдаг. Бороожуулагч машин маань жигд хөдөлгөөнтэй за өгөгдсөн зарцуулгатай байдаг. За гэвч услтын талбай тарьж байгаа ургамлын төрлөөс хамаарат өөр усны гормоор услах шаардлага үүсдэг юм байгаамаа. За энийг тааруулахын тулд таймер гэдэг удирдлагын самбарын тохируулгыг ашиглаж тухайн тармилд урмалд тохирсон услтын нормыг тохируулан бороожуулагч машинд өгнө. Хэдийн хэмжээгээр услтын нормыг тохируулан услахыг томьёо болон хүснэгтээр үзүүлж байна. За мөн Ховд аймгийн Алтай сумын Боми амын услтын системдэр Эрдэнэ шиш тариалах юм бол хэрхэн яаж услтыг зохион байгуулах талаар, таймерыг тохируулах талаар жишээ хүснэгт байна. За бороожуулагч машины урт маань 420 м урттай бий. За бороожуулагч машин маань зарцуулга 400 м3 цагийн байна. За услтын норм за Эрдэнэ шишийн жишээн дээр нэг га талбайд 400 м3 усыг нэг удаадаа өгөх ёстой. За тухайн бороожуулагч машины таймерыг 100% гэж үзэх юм бол тухайн бороожуулагч маань 24 цагийн хугацаанд нэг бүтэн тойрогт эргэлт хийнэ гэсэн. Гэвч энэ Эрдэнэ шиш маань услтын норм маань 400 м3 га байгаа. За энэ өөрөөр хэлэх юм бол 40 мм зузаантай усыг тухайн талбайд өгөх ёстой. 40 мм зузаантай усыг тухайн бороожуулагч машинаар өгөхийн тулд таймераа тохируулна. За таймерыг тохируулах томьёонуудыг энэ дээр харуулж байна. За ингээд эдгээр томьёогоор тооцож үзэхэд бороожуулагч машиныг 5.4 цаг 55.4 цаг буюу 2.3 өдрийн дотор нэг бүтэн тойрохоор таймерыг тохируулна. За ингээд тохируулсан таймер маань 43.3% байна. За энэ юу гэсэн үг вэ гэх юм бол бороожуулагч машин маань 26 секунд ажиллаж 34 секунд зогсолт хийх байдлаар 2.3 өдрийн дотор бүтэн тойрч 40 мм зузаантай услтын нормыг Эрдэнэ шишийн тариаллын талбайд өгнө. За бороожуулагч машинд нийтлэг гардаг алдаанд бол жигд биш услах ийм явдал байдаг. Бороожуулагч машин маань услахааны нийт талбайд уртынхаа талбайтай жигд тусалж явах ёстой. Гэвч зарим хит алдаанаас одоо жигд биш усалдаг. За энэ нэг жишээ график харгасан байна. За тулгуураас бороожуулагч машины дунд хүртэл өгөгдсөн норм буюу цэнхэр 0.7 инчээр услах байсан боловч тухайн шар график дээр маш бага хэмжээтэй усалж байгаа. За энэний алдаа бол ерөөсөө л шүршигч уншуутай холбоотой, шүршигч уншуу буруу суурьдсан, бөглөрсөн шалтгаануудаас үүдээд ийм бага нормоор усалсан байна. За ингээд дунд болон дундаас хойш хашигт яг өгөгдсөн нормоор усалж байгаа бол яг бороожуулагч машины төгсгөл хэсэгт усны хэмжээ огцом нэмэгдэж байгаа. За энэ нь бол холбоос цоорсонтой холбоотой ийм шалтгаанаар их гарсан юм байна. За үүнээс хойш энэ холбоос цоорсонтой дээр энэ дээр маш их даралтын алдагдал үүсээд цааших бороожуулагч машины шүршигчүүд дээр бага даралт ирж байгаа учраас ингээд услах хэмжээ буурсан байна. За энэ гол шалгадаг арга бол энэ гацанд ус цуглуул шиг суйрлуулад за нэг цагийн хугацаатай энэ ус цуглуулагч дээгүүр бороожуулагч машиныг ажилуулан явуулж хоригдлогдсон усны хэмжээгээр энэ графикийг гаргаж ирж аль хэсэг дээрээ алдагдaltaй аль хэсэгтэл дээрээ ус их гарж ийна гэдгийг тодорхойлох юм байгаамаа. За бороожуулагч машин нийтлэг гардаг 10 алдааг энэ дээр харуулж байна. За энэ дээр даралт буурах, за шүршигч хушуу бөглөрөх, шүршигчний даралт алдагдах,
За тулгуурын тэгш байдал алдагдах, шугамын ус алдагдах, төгсгөлийн шүршигчийн асуудал, за захилгааны гэмтлүүд, за дугуйн зам гүнзгийрэх зэрэг хит хитэн ийм алдаанууд гардаг. За энэ болгон дээр засаж явах шаардлагатай. За энэ дээр нэг анхаарах зүйл бол захилгаан удирдлагын гэмтэл дээр заавалчгүй мэргэжлийн хүн бол ажиллах шаардлагатай. За бороожуулагч машин маань нэг шулуунд бол төвөө тойр эргэж явах ёстой. За хит хитэн шалтгааны улмаас бороожуулагч машин маань морих, дахих, за зарим тулгуурын дугуй хурдан эргэх, зарим тулгуурын дугуй удаан эргэснээс үүдэлтэй гэр маш ноцтой гэмтэл гарах ийм асуудал үүсдэг. За морилт явагдахад бол бороожуулагч машин мэдрэгчээрээ дамжуулаад автоматар зогсдог байгаа. За хит хитэн шалтгааны улмаас мориж болно. За энэ дээр тэгшнэлтийн хянагч унтарсан, дамжуулах хайр цэгний алдаа, хөтлөгч моторын алдаа, холбоосын алдаа, за явж байгаа дугуйны мөр гүнзгийрэх, дугуй гулгах, за салхиар хазаах, удирдлагын самбарын анхааруулга зэрэг шалтгаануудын улмаас бороожуулагч машин маань хазаах, морих асуудал гардаг байх нь байна. За энийг мөн тохирох зааврын дагуу засч янзалж явах шаардлагатай. Төвөө тойрон иргэдэг бороожуулагч машины хувьд бол шүршигч хушууны хэмжээ нь бол уртынхаа дагуу өөр байдаг. За ингээ бороожуулагч машин услага дууссаны дараа шүршигч хушуу хурааж авсан тохиолдолд шүршиг хушууг заавал тэмдэглэж хурааж авч явах шаардлагатай байгаа. Хэрвээ дараа жил нь шүршигч хушууг сольж тавих алдаанууд гарах юм бол тухайн хэсэгт жигд биш услага явагдах ийм үр дагавартай.